За сайн байцгаана үзэгчдээ Magda Friends podcast-ийн маань 28 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид одоо таснараа бит хоёр. Студиг одоо Тулгаа гана хоёр байна гэж. 28 дахь дугаарыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Сайн байцгаана уу? Баахан сайн уу? Одоо удахгүй ингээд кино маань гараад томорхоод штэ хэдүүлээ. Яг ингээд амар ингээд Монгол формула газар авахаас өмнө хэдүүлээ энд байв гэсэн шиг ингээд. Манай 500 600 үзэгчтэй. Тэ. Хэдүүлээ одоо тесрэгч штэ. Тэгээ сайн үзээрэй. Тэгээд бас like, share, subscribe дараарай манайх нэрээ. За Тэгээ сүүлийн дугаар манаас айгүй комент болсон л тэ. Баярлаа. Дахин бичиж байгаарай бас. Гоё комент үлдээсэн байлаа. Тэрнээ бүгд нэр зүрх тарсан. За өмнөх дугаар дээр амлсны дагуу бид киногоо үзсэн. Тэгээд та бүхэнтэйгээ өнөөдрийн манай Зайка маань бас нэг энэ дугаар дээр амжихгүй байгаа. Тийм. Одоо хөтөө. Тэр нэг муухай гүтгэлэг явж илээ. Комментэн дээр битээр бол тэр комментэнд биш бол Зайкад л итгэж байгаа. Албиасаараа мэдгэж байна. Play time эхлэх багт бичсэн болохоор бас мэдээд байгаа маа гэж. Тий. Тийм байгаа. За яг нарийн байла. Тэгээд Зайка маань Монголд явж байгаа учраас тэгээд бас тэр болгоно нөгөө цагийн зөрүү зав зай таарахгүй тий. Тэгээд дээр нэг Монголд одоо очиод их бага хугацаар явсан учраас цаг хугацаагаа илүү одоо ойр дотныхонтойгоо хамт өнгөрөөсөн дээр баха бас. Тэгээд уусаа удахгүй дараагийн дугаараас баг Зайка маань ирчих бах тий. Тийм баг. Тэгж найдаж байна. За тэгээд эхний сэдв Formula Movie. Formula 1 the movie. За чамд ямар санагдсан? Гоё. Ер нь бол таалагдсан. Тэгээд нөгөө манай ихнэр дээр цуг үзсэн. Тэгээд субтад бол бас бүр их таалагдсан. Тэг би яг ингээд дундаас нь тэгтээ жоохон ингээд орж гараал хэсэл та. Ингээд яг хөгжим ингээд дүрсийг харахаар гоё. Тэгснээ ингээд болж байгаа юм харах. За окей гэл нэг тийм шүү. Окей. Чамд яарсан. Надад бол яг бас ойлгоцсон. Яг формул нэт одоо ийм кино бол яг байх хэвээр тэрийг одоо хийсэнд одоо ер нь бол Хамилтон ахта баярлаа ажилламаар байгаа тийм. Sir Lewis Hamilton баярлмаар байгаа. Яг л спортын одоо хөлн бүг гэхэд бидний мэдэх гол яг гоё кино тийм. Сантьяго Мунез гэл. Яг тэрнтэй адилхан одоо сагсан дээрцсэн зөндөө олон кинонууд өгдөг. Тэрнтэй адилхан формул 1 маань ийм кинотой болсон бол яг одоо нисгэгч яг одоо уралдаж байгаа нисгэгчтэйгээ хамт тэгээд бүх юмыг оруулсан нэг үлрэглийг ер нь бол тэр жигт гаргаад ирсэн тий. Төрөжлөлөрлийг ийм кино болсон нь бол баяртай байгаа. Тэг үдсэн ч аягүй гоё байсан. Би яг хичээж амар хөдсөн. Яг формулаг одоо уралдаан талаас нь шиг кино талаас нь нэг гоё. Кино талаас нь тий авч үзье гэсэн надад авдлагдсан. Амар талагдсан. За манай үзэгчдийн бас коммент байсан тий. Формула 1 киног үзээд одоо нэвтрүүлгийг чи ухраад үзэж гин гэдэг коммент байсан. Кино бас их таалагдсан гэдэг коммент байсан. Нэг үзэгч болохоор кино талаасаа бол 10-аас 8 яг формула мэддэг үний талаас бол яг 10-аас 4 гэдэг нэг хэлсэн шүү дээ тий. Ер нь бол бараг байж болохгүй юм л хийгээдсэн шүү дээ тий. Амьдрал дээр ер нь хэцүү тий ер нь за яг зүгээр цаасан дээр бичээд ингүүд болно гэсэн юм гаргасан бол тэр амьдрал дээр зөөсөө болохгүй юм л яг хийцэн. Тэгэл бас нэг амархан гүйцээд байна гэдэг коммент байсан шүү дээ. Нэрэлээс л дээ. Голоор шүлжиж утцсан үү тэгснэ. Нэг яриалтай. За чи баруун зүүн дээр нэг л баг ингэ. Тий, хоёулаа. Би баруун дээр нэрх ч юм бол чи тэгэхээр голоор нь нөгөө талаар нь дайрж ороод ирээ тий. Тэ хамгийн юуны чамд юу санагцаа та хамгийн нэг одоо байж боломгүй юм худлаа санагцсан юм. Тэр осол юуны нөгөө даваа явчих. JP-ийн тийм тэр ослол авирс. Чулуу боржурд оч мөргөл шууд нисэн явсан шүү дээ. Тэр бол байж болмгүй юм байсан. Өөрчүүлээ. Тэр юу? Тэр Петру орчод манай өндөр нэг софт хүлээж суугацсан. Багийнхан дээр яг софтыг өгтөл суугацсан. Тэр за хараач те бас те. Харин тэгсэн. Чод юмс. Надад тэр нөгөө юу яхан жоохон худлаа нөгөө нэг апгрейд гэснээр нэг хажуудлын нэг юу ирснэ те. Тэгээ хамгийн сквалид 20-д орж исэн нь бол бараг л подиум авах гэдэг үстэй. Тэрийг авсан чинь амар удаан болол ганцхан дэрийг хийсэн чинь
Тэнтэрнэ дээр үс юм нэг шалан тэр жигтэй биш те. Тэ зөвхөн нэг хажуугийн нэг юу те. Бараг сонцтой сугалж агуулсан буцаагаад нөгөөд нэгээд аваа шүү дээ. Яг тэр болгоныг бас ингээд яг нэг юу Холливуд болохгүй байсан баг те. Одоо хүнд одоо юу үзэдгүү хүнд ойлгомжтой байхаар хийсэн нь тэр баг. Тэ. Тэгэх юм бол хүмүүс ч одоо айгуу тийм том юм бүтцтэй юм жижигхэн болгож харууллаа. Тэр нь одоо итерхий энгийн ойлгомжтой байх юм бол одоо мэдгүй үнцэд л ойлгомжтой амархан. За ингэдэм байх шүү гэдэг нэг жижигхэн хугтхан өгсөн болохоор бид нар л яг тэр бол за болтой гэж бодчихсон те. Надаа байлддаг комбат машин эрэхтэй байна гэж тэгсэн чинь хоёр уралдааны дараа маа гэдэг нэг амир юм авчиж байгаа гэж хажуудалд нэг юм боогаал за гэл. Тэгээд тэр жоохон хоцсансан. Гэтэ зүгээрээ бусдаар бол яг хөгжим бол надад айгүй таалагдсан. Яг дунд нь яг нэг айгүй нэг тийм нэг оруулж тий. Яг одоо юу юм дээр ингээд яг ингээд дотор нь байгаа юм шиг мэдрэмж одоо хажууд нь байгаа юм шиг мэдрэмжийг ингээд дүрс хөгжим байна л гоё хөрсөн. 4D X-ээр үзсэн байх гоё бас магадгүй бодох тий. Ингээд хөдлөөд хөдөлж мэтлээ тий. Тэгвэл гоё юмш магадгүй. Тэгээд одоо юу яасан нэг юм анзаарсан ингээс нагцсан. Өөрөө их урт кино штэ. 2 цаг 35 минутын урт кино. Тэгтээ тэрэн дотор ерөөсөө 2 цаг 30 минут 35 минут нэг цаг гарагийн кино шиг дурдан дууссан тий. Тэгээд тэрнтэй одоо үзэгчдэд Формула 1 гэдэг одоо энэ багийн ард нэг хүн уралдаад амжилт гаргахад ямар олон тэр ард нь байдгүй гэдгийг ингээд чимхээ харуулсан юм шиг нагдсан. Яг зөвхөн ард нь нэг пит бол байгаа шүү дээ. Тэрнээс гадна тэр цаана нэг үйлдвэртэй ямар хүмүүс байдгүй. Ирээд машинаа яаж одоо тэр апгрейд хийдгүү тэргээл. Тэр бол нэг яриад жоохон өөр нэг жижигхэн байдлаар ингээд ийм юм байдгийг шүү гэдгийг харуулсныг гоос нагдсан. Тийм үстэй. Нөгөө хоошоогоо нөгөө бүр нөгөө үйлдвэрлэлүүгээ асуугаа за тактик юу вэ ч гэдэг асууж масаагаа тий. Тэгсэн чинь тэр нь бодож модонготой ийм байна гэж хариулсан тий. Одоо пит хэдэн секунд хийгээ шалтгаалan тэр тоолж гарч ирэл. Яг тэр нь шууд тэгж боддог юм биш ч гэсэн тий. Ер нь ийм юм байдгийг шүү гэдгийг хүмүүст харуулсан аяга гоос нэгцсэн. Угаасаа яг бид нар бас ингээд яг контент хийдэг хүмүүсийн хувьд яг нэг ийм олон юмыг ингээд бага хугацаанд харуулах аягүй хэцүү шүү дээ. Гэхдээ тэрийгээ бас харуулахдаа их химиг бага хугацаанд ихтэй гоёор харуулах чинь бас бүр ингээ хэцүү. Илүү ойлгомжтой ингээ байдлаар тий. Яг тэр хүмүүс тэнгуутаа заримдаа баг ингээ бүх юм нь оролцуулж яхаар зарим нь хассан ч ингээ дараа дээр юм шиг болчихсон шүү дээ. Тэг яг энэ кинон дээр бол яг бүгдрийн ингээд гоё яг хужирын тааруулаад оруулсан санагдсан. Гэтэ дундуур нь бас нэг тиймэрхүү жижиг хэсгүүд нь бас яаж илээ те. За арай хотлаа гэл. Sony Hayes нас оролдооныг бас зүгээр зоргоороо манипуляц хийгээ те. За тэгэл. Үлрэлийн дундаар орж ирэл нэг гар зүгээр. Тэгээ самарж ямар ч нэг юу байхгүй ардаас нэг үүр хариуцлага байхгүй те. Ямар ч кармаагүй зүгээр. Маргааш юм шиг лээ. Тэгээд шийтгүүлэхгүй. Тэгээ нөгөө юу руугаа нөгөө жолоостойгоо радиогоор яриа л те. Гэхдээ одоо тэг агуу лөө тэгж хэлгээд зааж байна шүү дээ. Тэрийг арай л бас муулах гэж байна. Хэтрүүлж муулах гэж байна. За тэгээд ийм байсан ямар тааж кино бол таалагдсан. Гой кино болсон. Тэг чи одоо 10-аас хэдэн оноо хөө? Кино 10-аас 9. Оо. Би бол нэг 10-аас 8. Би одоо тэгтээ нэг өмнө нэг 2 кино л байт юм шиг л шүү дээ. Эхнийх нь бол мэдгүй кам юу лээ нэг нилийн дээр юм кино. Уралдааны тухай тэр дотроо Формула 1-ийн тухай. Тэгээ нэг Rush гэдэг кино дээ. Тэр бол надад амар таалагдсан гэх юм уу. Тэгээ тэрнтэй ер нь ойролцоод гэхдээ тэрнээс арай дахгүй юм шиг санагдсан надад л. Яг Rush ч надад бодит болохоор бас арай өөр л баг л та тий. Бодит яг хүмүүстэй тулгуурлаж бодит түүхтэй тулгуурлаж хийсэн болохоор нэг л би зүгээр яг зохиомл одоо яг энэ Формула 1-ийг одоо хүмүүст танилцуулахад одоо Формула 1 гэдэг зүйлийг хүмүүст танилцуулахад их ойрхон кино болохоор одоо тэр талаас илүү таалагдсан. Боловсрал болох. Нэг юм байдаг шүү. Юугаар боловсрал олох хөдөлгөөр гэдэг шиг.
За тийм ээ. Тэгтээ надаас нэр яг тэрийг нөгөө тэгж бодчихсан байхгүй нөгөө дээр үед яг нэг ингэж гүцэх эсвэл хойноос урагшаа орох ингээд айгу амархан байсан баг тий. Одоо яг дээр үед одоо Rush-ийн үед одоо тийм амар юм үрдэнэлттэй юм хийгээл хамгийн хойноос нэг жижиг юм өөрчлөлт урд нь гарч мар тэр боломжос их байсан юм байна тий. Тэгэхээр бас гоё кино хийх бас амархан байсан баг л тий. Одоо яг ингээд яг өнөөдрийн ингээ оролтоонд яг ингээл гинт ингээл өсрэл хойноос урагшаа өсрэхээр бас жоохон хандлагатай л тий. Арай боломжгүй юу? Тий. Гэтэ гоё. За ингээ манай гэтэ айгу өндөр рейтингтэй л шүү дээ. Тийм баг. Бид нөгөө IMDb Rotten Tomatoes үл нөгөө кинонуудыг яадаг юм гэсэн дэ үзэгчдийн үнэлгээ бол нэг 8.9 мөс авцаар бастаа. Тэр гоёсэн байлаа. Juste ойр явсан тийм спорт тийм киноос дутагдсан гэж магадгүй тий. Өөр дээрээсээ кино театрт гарах юм кино бол байгаагүй шүү дээ. Яг Netflix-ийн бол зөндөө кино янз байдаг. Кинод тэр хэмжээнд юм гардаг кино зөвхөн байсан болохоор олон үзсэн гэж магадгүй байсан. Нилээ их сэвжих шиг байсан. Тэр нь бол кино гарахын өмнө гадуур тий годмаар айгүй их энэ тэнд рекламын наадсан байсан. Тэгээд компанид ажиллана айгүй сайн яваад бас хүмүүст хүрдэж байгаа бах. Тий. Энэ хүмүүс баг гэхдээ энэ нэг ашиг нь баг хамаагүй байсан юм шүү тий. Айхтар мөнгө олох гээд биш ингээл формулагаас мөнгө ингээл тултна өгөөл. Сайн сурчлаад байгаа юм болов? Мэдгүй. Гэтэ угаасаа нөгөө нэг найруулагч нь өөрөө л том найруулагч байл шүү дээ. Нөгөө нэг Top Gun, Maverick дандаа том кино найруулдаг. Тэгэхээр гоё чи бас томч кино хийлээ гэж бодсон байна. Нэг хийж байгаа их тий. Хийсэн шиг юм хийгээд. Тий. Юусэн мөлий. Тэгээ саяны энэ бас нөгөө British Grand Prix-ийн баг бүхэл газар л Формула 1 movie гэх. Тий, бүх арднаар гэж тий. Подиумын доор хүртэл баг ингэж. Тийм үлээ. За тэгээд кино маань таалагдсан. Би бол нэг 10-аас 8 манай үг хэлж бодод байгаа. $9 таалагдсан. Манайх нэр өөрснөө хос бичээрэй. Тий. Хэдэн хүүдгээ. Тийм тэгээ манай подкастын үзэгчдийн дундчлээ хэдэлээ. IMDb гэдэг чинь нэг дундаж оноо гаргаад Mike Friends гэсэн оноо тэргээ пэйж дээр байршуулад. Тэгээ бас яг юу сайжруулмаар байснаагаас хэдэлээ хэлий. Найруулагч руу. За тийм босоо. За тэгээд амралтын өдрөөр харин яг кинодэрт яг Silverstone бүх юм эхэлдэг те. Яг тест тэгэл эхэлдэг. Гэсэн чи яг тэрнийхэн дараа нь яг Silverstone яг уралдаа маань эхэлсэн. За Silverstone Grand Prix ер нь тааруулсан юм шүү. Тийм үү? 26-нд гарсан эхлэр чинь тийм шүү тий. Тэр чинь 26-нд нэг төссөн мэт. Тэгсэн. Ер нь тийм баха тий. Угаасаа хизээ болох өдөр нь мэдчихсэн. Тэгээ киногоо хизээ гарах юм чинь эхлэр тий. Тэгэхээр тааруулсан юм байна. Гоё тааруулсан байна. British Grand Prix за үндсэн одоо подкастын үндсэн сэдвүүрөө орцгоё. Кино. Тэгээ манай үзэгчд бас дахиад бас өмнө нилээдэн комент байсан нэмээд бас тий одоо киноны талаар эсвэл хаана хинтээ үзсэн ч юм уу тий эсвэл хамт үзсэн хүмүүс анх удаа үзсэн хүмүүст эсвэл өөрөө мэддэг байж байгаа үздэггүй хүн дагуулж ирсэн бол тэр хүнд нь ямар санагдсан гэж юм тий. Тэгэл нэг комментэр үлдээгрээ. Бүгдийг уншиж байгаа шүү гоё. Тэгээд харилцан яриа маягаар тий дараагийн подкастер тэр юм уншаад бит хоёр саяных шиг ингээл хариулаад. Зя тэгээд үндсэн сэдвүүрээ орцгоё. Өнгөрсөн 7 хоног маань British Grand Prix Silverstone болоод өнгөрсөн байгаа. За Silverstone өмнө нь болохоор Австрийн Grand Prix-гаас дараа шууд залгаад орж ирсэн тий. Шууд тий. Тэгээд Австрийн Grand Prix дээр манай өмнөх дугаар үзсэн бол тий үзэгчд маань Norris ялаад Piastri 2-т ороод Leclerc 3-т подиум аваад орж ирсэн. Тэгээд энэ уралдаан дээр нөгөө өмнө дугаарт ярьжсэн англи олон нисгчдийн гэр гэх юм уу те. 4 англи нисгч байгаа те. Болоод ирсэн. За тэгээд яг л нөгөө уламжлал ёсороо үйл явдлын дараалалаар нь ярил. Quali дээр юу болоод өнгөрвөө? Quali ер нь бол баг л бүгд байраараа дараа дээр нь л Q1-ээр бол тэгэл болдгорол баг болцсон юм. Айхтар сонирхолтой болоо өөрчлөлт байгаагүй тий. Ганц нэг хайлайт гэх юм бол миний санджаагаар нэг Colapinto дахиад замаас гарч байгаа харагдсан. Тийм шүү дээ. Q1-ийн сүлт тий. Тэгээд яг Австри дээр бас баларж байгаа ирээд яг энэ уралдаан дээр би дотроо бодохдоо за нэг мэдээнээс л холуур хил амнаас нэг холоор за хамгийн сүлд орсон ч хамаагүй яг нэг
алдаагүй явчихсаа гэж бодож ирсэн. Тэгсэн чинь харин гарч ирсэл бас хүмүүсийн цаг магийг баллаач л те. Сүүлд. Замаас гараад сүүлийн эргэлтэн дээр баха тий. Сүүлийн эргэлтнээр замаас гараад авцсан. Тэгээ Колопинтогийн ирээдүй жоохон бүрхээд байна да. Харин тийм ээ. Гэтэ өөрөө бол би бол ирээдүйд бол бат тэлтэй мэтгэлэн тийм ярьсан байлээ. Гэтэл нөгөө талд бол химлээ нөгөө шинэ Флавио Бараратори сэн ярьсан. Тэр болохоор Мерседестэй холбоо ороод Боттасыг бас нөрхөж үзэж байгаа гэсэн яриа байсан. Тэгээд тэр бас үний юм удлаа мэдгүй. Тэр яах юм бол оноо авахгүй үнэхээр тий бас болохгүй л тэр нь байлаа. Яг өнгөрсөн жилийн сүүлд нэг иймэрхүү л байсан шүү дээ ер нь тий. Вильямстай ингээл осол хийгээл. Яг эхний нэг хэдэн уралдаандаа сайн байснаас биш. Эхний нэг 4-5 уралдаанд л тий. Тэгэл байхгүй шүү дээ. Яг тэрнээсээ л үргэлжилчлээ тий. Гавьсан юм байхгүй тэгээд нэг тий. Анхныхаа хайпаар яваад тэгээд дууханаас бол яач илүү бишлэн тий. Ямар ч илүү марагдахгүй шүү тий. Бараг одоо дуухаан илүү болох гээд нэг дуухаан ч нэг маш амар өвдөд бас өвдөд л авдсан шүү дээ. Нэг өвдсөн шүү дээ. Диарастайгаар ирж байгаа. Тэр гэж өвдөлтэй. За тийм байна. Тэгээд Альфиныг тэгээд яг машин муу юм уу гэхлээр бас үгүй. Багийн анд Газлин Q3 руу орж ирээд байгаа. Тийм. Тэгтээ Газлиг би Q2 руу ороод бас чүтэд орсон шүү дээ. Тий. 15-аад 5 дээр шууд орж ирсэн тий. Тэгснэ Q3 руу орсон байх шүү дээ. Яаж гэж үстэй. Яаж орж юу вэ? Тэр өмнө нь яг машиныхаа 100% гаргахгүй эсвэл зам нь их гоё болсон тий. Зам сажирсан жоо. Тий. Магадгүй тий. Тэгтээ Газл зүгээр шуусаа quality сайн хэдгэл нисгэж байгаа тий. Альпинд багта нэг өмнө Альпинд багта хүртэл quality сайн гэлтэндээ дээш гарч идэх хуралдаан дээр л машин муугаа хойш орчод болохоос дандаа ер нь нэг P5 6 7 P4 гээл тий. Тэнд байх эсгүй машинаар дандаа гүйж орчод байдаг шүү дээ. Сайн нисгэж дэмж учраас одоо би энэ хэсэглийг авахар шийдсэн. Даанч та Альфин баг нь явахгүй юм л да. Тэгэхээр одоо Ботасын хувьд одоо юу одоо Cadillac нь одоо ирээдүйтэй юу? Альпин ирээдүйтэй. Альпин ирээдүйтэй л үү. Одоо ял тийм л ахaltaа бас арай нэг тарч туршлагатай тий формулт удаан байсан баг гэдгээрээ магадгүй. Тэгэхээр харин Ботас хэрвээ би Ботас байсан бол баг Альпин наашир гэвэл даваа ялж байгаа тий очих байх гэж бодож байна. Бас нэр Альпинчнэр эргээд Рено болох гэдэг юм шиг л шүү дээ. Буцаа тий. Тийж магадгүй гэсэн мэс тий. Магадгүй нэр нэг яг нөгөө Альпин болоод 5 жил болж байгаа юм л шүү дээ. Тэгж гинөө. Биш 3 жил хэлөө. 3 жил. Тэг 3 жил. Ямар ч нэг ой болж байгаа заа яг энэ Silverstone-оор. Тэгээ тэр ой дээр анх юу гэжсэн бэлхээр 3 жилийн дараа бид тэр аваргын төлөө өрсөлдөж ин жилээ яг нөгөө монголчуудын метро барьна гэдэг шиг юм ярьжсэн лээ. Улаанбаатар метротой болно гэдэг шиг. Тэгснээр дөр хамгийн авд явж штэ. Тэр нь яг гарч ирсэн. Тэгэл хүмүүс бас хийгэлсэн. Юу. Хаана гэнэ. Тэг юм подиум юу аварга гэсэн. Тийм ам асуусан болсон. За Колопинтогоос гадна нэг айхтар сюрприз бол байгаагүй. Williams бас муу хоёлоо Q2-т гараад явсан дээ. Сайн сюрприз гэхээр миний санджаагаар болохоор Оли Берман орсон. Газли орсон. Q3 руу. Одоо хурдан 10 машин руу. Алонсо. Тийм Фернандо Алонсо орсон. За тиймэрхүү сюрприз байна. Бусд нь одоо байх хэвээр хүмүүс Ferrari, Red Bull-ийн нэг машин тэгээд Макларнууд орсон байсан харагцаа. За хамгийн сонирхолтой нь төгсгөлдөө болсон гэх юм уу да тий. Полын төлөө юм бэ гэж тий. Тэрийг би яалаа тэр чинь Q2-ыг үзчихэд Q3-ыг үзээгүй. За харагцсан санагдаад байгаа юм. Би л Q2-ыг үзээгүй Q3-ыг яг гадуур алхаа явж байхад утаснаас үзчихсэн яг. Тэгээд тэгсэн чинь дараа нөгөө хайлайт ütсэн чинь тэгээд хайлайт үзсэн надад яг юу санагдчих нөгөө Максим Пол яг нөгөө 21 онд Абу Даби дээр нөгөө болоогүй лап байд штэ тэрнтэй айгүй нөгөө ойролцоо ганцаараа хамгийн сүүлд үлдсэн усны бүгд орцсон тэгээд хурдан игээд тэгээд ингээ бүгд ингээл хараал тэгсэн чинь ингээ пурпл яваал дахиад пурпл яваал амар хийсэн амар би
Би ч шок тавьсан. Оо зүгээр яг ингээл purple гэлээс. За одоо гэлээс яг Пол гэдэг. Ваа. Мангас юм а тий. Одоо юу хэлэх юм бэ гэдэг үнэхээр. Жохон ингээл хүмүүс муулангууд нэг өөрийг нэг харуулчаал. Тэгэл аав модонд орчод байгаа. Шинэлрэл харж чийлрэл. Яг хүмүүс жохон муулангууд маа гээл нэг магадчаал харуулчаа. За наа чи төвшин өөр юм байгаа шүү гээл нэг ингэчээл. Тэрэн дээр чинь юу яасан мэт те. Акларны хоёр гэхдээ өөрсдөө алдаа хийсэн юмсэн те. Тэ ер нь гэхдээ бусд нь бүгд ер нь алдсан юм шүү. Ер нь л бүгд алдаа хийснараас л гэсэн жижиг алдаа гаргасан. Макс зүгээр алдаа гаргаагүй. Одоо дэндүү баг алдаа гаргасан гэх юм уу? Дэндүү баг алдаа гаргасан тэгэл. Тэгээ миний харж яснаар Piastri лав нэг сүүлээс 2 дахь хэрэгэлтэн дээр нэг алдаад, Norris бас нэг алдаа замын хажуу. Hamilton бас шороо гараад. Одоо бусд нь бүгд алдахад бол ганцаараа Max алдаагүй байснараа бол авсан. Leclerc юу тохиолсон бэ? Өөрөө мэдгүй одоо тий өөрөө л алдсан шүү. Тэгэл өөртөө айгүй өмдөлөх шүү л шүү дээ. Тий өөрийгөө бүр витерхий ер нь л уухлаа гэлээ. Арайж илүү өмссөн юм шиг үлээ. Машин гэхдээ машинд зөв нь л гайгүй байсан шүү дээ. Харин тий. Ferrari-гийн хоёр ч надад тэр апгрейднүүд өмнөх уралдаанд апгрейд нэрсэн гайгүй байсан тий. Хоёр дахь хурдан машин тэгжсэн. Тэгээд бэлтгэл дээр сая дандаа л Ferrari нэгтсэн юм шүү дээ. Тий. 2-3 дээр Ferrari нэгтсэн. За Ferrari ч алхан дээр гэж юу вэ нөгөө юм байхгүй. Алхан. За ихэ нөгөө бид гурийн нөгөө Facebook чатаар юм бичээлсэн. За одоо би нөгөө нэг яг quality 4-өөс гэж мэдэхгүй цагийн тэр өдөр хараагүй. Тэгээд хоёр чатлаадсан шүү дээ. Тэгсэн чинь за ихэ заастаа race pace-ийн л хараа та мараа дахин quality дууссан байх та. За нэгтээ Ferrari нэгт орсон байх та гэдэг харсан чи эхлэх байсан л шүү дээ. Манай итгэцэн өөр батлажсэн юм шиг л. Явцсан фронт руу ихний 2 3 бол байгаа гэдэг. Ихний нэгдүрийг нээ хоёрдугаарыг нээ гэж оргодсон баха. Яа. Болтгүй дээ. За тэгээд Leclerc-ийн талаар бас буцаад эргээд Ferrari-гийн талаар уралдаан дээр ярих юм дээр эргээд ирэх бах. За quali ярьж байгаа учраас тэгээд гайхамшигтай Maxim Paul тэгээд нөгөө би нэг Reddit-ийн пост харсан чинь юу гэсэн бэл ч тээ. Maxim Paul нөгөө нэг юм нарийнхан хойтлын винг те. Тэгээд тэр нөгөө агарын сөрөх хүч багасгасан учраас шулуун дээр хурдтай яваад тэгтээ эргэлтэн дээр алдах хэвээр юм Max болохоор баг алдаагүй гэж. Машин нэтрхий мэдэрч байна тийм. Нэг нөхөр нэг F1 data analyst жилийн нэг Facebook-ийн пэйж дээр. Уг нь физикийн хуулиараа ингэх хэвээр. Гэхдээ Max гэж физикээр өөрчлөхгүй байх гэдэг. Магадгүй. Өөрөөсөө pre-practice нэг дээр downforce илүү их хэвтэй яваад тэгэхээр тэрэн дээр бас өөрийнх нь дээдлийн камераас харагдчихсэн. Бас эргэж чадахгүй шүү дээ. Эргээл шарваал шуруун дээр удаан байгаа л эргэлтэн дээр шарваал ерөөсөн машин явахгүй нэг. Тэгээ хоёр дээр машин нэг артлахын вингийг солиод тэгээ гайг болчих болсон. Яг нэг юу яас дахиад нэг sensitivity-г нэмсэн юм шүү дээ. Ирэхгүй байгаа юмыг баг ингэж шарвуулж иргээд байгаа юм шүү дээ өөрөө. Мэдхгүй тээ. Тэр үний өөр дотор л өөр юм ажилладаг байх зүгээр. Өөр ертөнцид үүд юм шиг үлдээ. Өөр гаригт юм дээр байгаа юм шүү. Тэгээд Max Man Paul аваад бидний таамгийг бас дахин эвдсэн. Тэгээд Max 1-р байрнаас Oscar Piastri 2-р байрнаас Lando Norris 3-р байрнаас Lewis Hamilton George Russell 4-р байрнаас. Тэгээд Hamilton, Leclerc, Antonelli, Berman, Alonso, Gasly гэсэн ихний 10 байр. Одоо энэ чинь Berman чинь нэг машина pre-practice юу шээ юунд дэр өвдчихлээ. Торгуулсан юм шүү те. Улаан флагн дээр хүн гүйтсэн гэдэг. 10 байраар торгуулсан 4 оноо. Тэгснэ манай хүн чи очиод бас юу пит рүү орж байгаа хан чимрч байсан. Оо тийм. Тий. Тэрийг хараагүй шүү дээ. Тэр яг тэр чинь юунд бэлтгэл хэд дээр нэлээ пит рүү орж хан мөрөгцсөн. Тэгсэн чинь Макс араас нь орсон. Энэ Питэд нэг нь хан өргөцсөн байх юм. Энийг хийвдээ ачаа. Тэрнээс болж ер нь бол 6 оноо асуулаад тэгээ 10 байр хойшлсон. Нилээ хүн торгуулах шиг болсон. За Берманы хувьд бол бас нутгийн гран при болсон шүү дээ. Тэгээд айгүй бол бас нилээ сандралтай эсвэл өндөр хүлээлттэй байсан лөө. Айгүй хичээгээр бас заримдаа болох болчихсон шүү дээ.
Баган бас. Тэгээ яг квалигаа бол сайн хийцэн ба. Тэгсэн нэ. Харин тий. Амар орцсон хэрэг чинь. Квалигаас гадна бас юу амар хурдтай байсан шүү дээ. Саварлан. Гэтэ өөрөө нөгөө нэг стратеги нь баг нь балраад тэгээ өөрөө бас 2 удаа нэг гарч яваад нэг оконыг мөргөж гаргаад тий. Тиймэрхэмд болоогүй бол бас оноор ороод ирэх боломжтой харагдчихсан. За уралдаанаас эхлэх юм бол одоо нэг хэрүүлийн алин болж байгаа гэх юм уу. За хамгийн өндрийг авж байгаа нэг сэдв байна л те. Оскар Пиастригийн торгуул. Шодоо. Тэ. Эндээс эхлэх үү? Тэгээ. Тэрийг болохоор нөгөө хүмүүс юу гэж яриад байна гэхээр нэг уралдааныг шийдчихсэн. Одоо уралдааныг за хэн төрүүлэх нь одоо Норрис төрүүлэх нь одоо тэр торгуулаас тодорхой болсон уу? Тэгээд хүмүүс яг торгуул мөн биш тэр нь яг жоохон хэсэг нь маргаж байгаа. Тэгтээ ихэнх хэсэг нь одоо энэ 10 секундын торгуул хитрхи хатуудсан уу гэдэг дээр жоохон маргадаг. Яг тэгэхээр нэг Канад дээр нөгөө Рассел нэг ядлах юм хэлсэн шүү дээ. Өө Verstappen нөө гүйцэжлээ гэдэг. Тэгэхэд ингээд нэг хэнийг яагаад ч гүмөртлөө. Расслиг яагаад ч гүмөртлөө. Одоо яагаад Piastri 10 секундын торгуул өгч байгаа юм бэ? 5 байж болохгүйсэн юм уу гэж. Тэр чи юу гэж бодож байна? Би бол тэр үйлдэл дээр бол 10 секунд нь бол зөв гэж бодож байгаа. Торгосон. Бас торох хэрэгтэй байсан. Одоо тэр чи ер нь бол ялангуяа дээр нэмээд хоорой зам биш те. Нойтон зам дээр гинт одоо тэр ч өөрөө их хурдан авч явсан шүү дээ. Харагдахгүй байгаа. Тийм харах үнцэг тийм муу хахад тийм үйлдэл хийсэн нь бас 10 секунд ер нь бол байх хэрэгтэй гэж бодсон. Зүгээр нөгөө тал нь одоо яг Piastri-г одоо өмөрөхөөс илүү зүгээр эффект шүүмжлэх гэх юм бол өмнөх болсон үйл явдлууд тэр яагаад тэрэн дээрээс торгол өгч байгаа юм бэ одоо гэж. Тэр бол Раслиг бол би бол тэрэн дээр торох хэрэгтэй гэж бодсон байхгүй юу. Тэгтэл торгоогүй. Тэгтээ өнөөдөр бол Piastri зөв аз зүгээс надад торгуулж байгаа. Харин тийм. Яг адилхан үйлдэлсэн шүү дээ. Тэр нь бол яг адилхан үйлдэл шүү дээ. Тэр Piastri нэлээ ууртай шүү дээ. Би өнөөдөр л энэ safety car-аар тоормжлж болдгоо би өнөөдөр л мэдлээ. Та нар мэдснэ гэж жаахан дэгдсэн шүү дээ. Тийм нэлээ. Тэгэхээр би өшөө олон юм ярих юм бол юу ах гэдэг юм те. Торгуулах гэдэг юм тэгэхээр ярихгүй гэжсэн. Ер нь бол би бол зөв гэж бодсон тэр үйлдэлч өөрөө тэнэг үйлдэлч та бас тэрхий. Огцон доромжлох нь үү? Яг одоо яг дөрөвдөр болохоор safety car-ын гэрэл шар гэрэл унтрлаа бол хамгийн ихний нэг твж байгаа машин темпийг тааруулна гэж байгаа байхгүй хэр урттай авах. Тэгтээ нөгөө талд нь болохоор юу нэмэлээ. Үүрэг нь одоо өөрийнх нь одоо давуу байдал нь тэр ч гэсэн зөвлөлд үүрэг нь хитрхи хурд хасч болохгүй. Арталт байгаа хүмүүс яг хийж байгаа үйлдэл нь одоо юу гэдэг нь тийм юугүй юу гэдэг лээ. Тааварлашгүй тийм гинтийн огцом үйлдэл хийж болохгүй. Тийм нөгөө тэр нөгөө өөрийнх нь тааруулна гэдэг нь одоо хүснээрээ бас байж болохгүй гэж. Дартж байгаа болохоор тэр үйлдэл хийгээгүй. Тааварлашгүй үйлдэл хийсэн учраас тэр нь бол би ер нь бол буруулж л. Араас нэрэл Макс мөргүүл яах. Харин тийм. Тэг юу яачих шиг болсон л тэг. Уралдаанаас гадна нөгөө бороотой байсан болохоор тэг. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учраас бас дахиад нэрмээс болсон байна. Тэгээ дээр нэг Макс ч яг тэр хурд авч яхад нь юу гэх юм тэр үед нь гэрэл яг унтарсан байж болно л юм давхцсан тэгээ тэнгуут нь гинт хурдаа ассан ус цацраад Макс зараас нь за хурдаа явчлаа ойрхон явахгүй дельта цагаа амтжуулахгүй гэдэг ойртол нөгөөт нь гинт хурдаа ассан тэгээ Макс нь тойрж гараад бүр урд нь ор зогссон шүү дээ. Piastri-гийн л бас алдаанд бол марахгүй л энэ тий. Ялч алдааг гаргасан. Тэгээд секунд бол зөв. Яах гэж бас тоормжлсон гэхээр хүмүүс нөө юу байлаа юм л да. Уртлын дугуйнда температур оруулах гэж. Одоо яг рестарт хийхэд арай нөө халуун дугуйтай. Дугуйгаа халаахын тулд огцом тоормжлсон. Тэгэхдээ тэр нь хитрхи огцом бай. Туршлагагүй алдаа гэх юм уу? Тий. Одоо юм л бүрдсэлэх л та. Ер нь бол Piastri-гийн талаас харах юм бол одоо яг Piastri болохоор арай өөрөөр төсөөлсөн байсан тэр нь болоогүй. Тийм л. Тэрнээс нэг албаар нэг яаймаа гэсэн бол би байгааг гэж боддог. Нэг Максыг ингээд торгуулъя. Эсвэл гинт цочоо юм очоо гэсэн байхгүй. Өөр юм бодож тэр нь даач болоогүй тийм. Тэрийг тэгсэн чинь нөгөө нэг яатсан л л дээ. Нэг ингээд түрүүний нэг хоёр үнцэг ярьсан шүү дээ. Одоо тэр уралдааныг шийдсэн. Торгуул биш торгуул 10 секунд нэхүү багуу. Тэгсэн чинь бүр нэг хэсэг жижиг хүмүүс наадал чи англи хүнээ төрүүлэх гээд бас яга байж байна тийм хард хэрэгтэй гэдэг шиг яваад байгаа байлээ. Тэгээ тэрний эсрэг нөгөө FIA нөгөө нэг юм документ гарч ирж байлаа л дээ. Тэгээ тэрэн дээр нэг юм хідэн тоотой. Piastri 220 хэдтэй явж агаад
104 болтлоо тооромжлсон гэж лөө. Тэгээд тооромжлохдоо нөгөө 54 PSI ингээд даралтаар тооромжлсон. Тэгээд Russell өмнө нь болохоор 170-тай явж байгаад 140-д явж байгаад 80-д болтлоо тооромжлсон. Тэгэхдээ 30 PSI тооромжлсон ч л. Яг тэрийг харьцуулахаар. Тэгэхээр ингээд даруй ингээд одоо Russell-аас 2 дахин их. Тэгээд гинтийн үзэгдэх орчин ингээд хязгаарлагдмал байсан учраас гэж тайлбарлаж байгаа юм байна л да. Яг тийм бороотой тийм учраас 10 секунд явах. Тэр үед одоо Russell жишээлбэл доор ижлээс 5 секунд өгөхөд бол тийм их бороотой тахгүй л байсан баг. Ингэж болохгүй шүү гэдэг. Ийм үйлдэлэрээсээ байж л гоё. Одоо тэр үед одоо юу гэдэг тухайн үед Russell хэрвээ торгоцсон байсан бол өнөөдөр Piastri дээр хийхгүй ч байсан байхгүй. Тийм. Бүр Piastri огт гэж хийхгүй ч байсан юм илүү тийм үстэй тий. Бас инклерээс болсволдгүй шүү бас тий 2 он дэм дээр дэмийг болгох ч юм уу. Тэгээд нэг бол өмнө торгоцоо одоо Piastri торгох юм одоо Piastri энэ чивч ширэхгүй шүү дээ. За тэгээд яг энэ сэдв бол ийм болоод өнгөрч байгаа. За тэгээд энэ сэдвийн дагуу үгүй энэ ингээ болоод өнгөрсөн учраас тий Norris Verstappen алдаа гаргасан. Эхлэн шүү тий. Йоо. Verstappen-ыг тийг бараг алдаа гарахыг харсан чи сонирн байл шүү дээ. Тийм. Тэгтээ яг тэр бол яг миний бодлоор шууд Verstappen за энэ бол хүн шүү гэдгийг бол харуулсан баг тий. Энэ бол хүн. Угаасаа тэгтээ машин ер нь бол болохгүй шүү дээ. Яг тэр хэрэглэлтэн дээр байнгын шарвадсан шүү дээ ер нь бол тий. Дрифтлэл яваад шүү дээ. Байнгын дрифтл тий. Байнгын дрифтлжсэн. Араас нь Piastri хөөж явахад 2 3 тойрог дараалаад дрифтлсэн. Тэгэл яг тэрэн дээр нь ч гэсэн манай өөрөө эхлэхэд хэтэрхий хоол алдчихгүйгээр арай жоохон хүчтэй хаазтай. Бага зэрэг хүчтэй хаазтай орсон дэрэн дээр тэгэл авралахгүй. Гэхдээ нөгөө дахиад нөгөө тэр би юу руу буцаж ирээд байгаа юм шүү те. Тэр нэг артлын далавч руу, хойтлын винг руу. Тэр нөгөө нарийнхан даун форс одоо газар руу дарах нь муу учраас бороотод одоо бүрийнх нь эсрэг ажиллаж байгаа шүү те. Грип байхгүй тийм. Тий. Тэгэхээр одоо бороо орохыг өмнөх өдөр нь мэдчихэл байсан байл үү. Магадгүй тэгээд яаж ийгээд болноо л гэсэн болоо. Магадгүй. Зөв квалиг амартаа журдаг чи. Тэгэхгүй бол одоо даун форс ихтэй бод квалид орсон бол юу пол барыг Q3 руугаа зааг орхол багт тэгээд ороод хойгоор очих юм бол 788 байсан хэцүү байх гэсэн. Тим найдалгаар урд байх юм бол ямар нэгэн байдлаар аргыг олж таараа гэж үздсэн баг. Тийм баг та. За энэ жилийн тренд ч угаасаа л за урд байж байгаа л урдаасаа төрүүлдэг болчиход байгаа шүү дээ. Тэр яг тэр нь найцсан юм байна л да. Гэтэ би бас тэрийг сайн ойлгохгүй одоо яг нэг би өмнө ягаад вингээс солилцоог юм бэ гэдэг нэг хоёул ярьж штэ. Тэгсэн чинь нэрээ квали дээр ашигласан яг тохиргоогоо уралдаанд ашиглах хэрэгтэй болохоор болохгүй. Тэгэхээр би бодоо за яагаад ийм рисктэй хийгээд тэгш яг тэгтээ шарвсныхан дараа л бодож байгаа юм л да. Шарваас наан бодохгүй те. Гоё шүү. Болж шүү. Хотлоо дараа нэг өндөрлөг дээрээс эргээд харахад болчиход байгаа юм аа. За Макс тэгээд харамсалтай ч гэж өөрөө алдаа гаргаснаар хоошоо ороод 10 руу орчихсон бүр. Тий. Тэгэж явд. Гэхдээ бас тэгээ бүр алга болчоогүй бас хөрхөн гүйтсээр байгаад бацаад 6-аар орчихсон. 5 руу орчихсон. Тэгээд дажгуурлцсан. Тэрнийхээ араас те. Тэрний өмнө ч гэсэн дажгүй. Нэг л алдаан дээрээс тэг. Нэг л яг буруу үедээ алдаа гарсан. Уралдааны дундуур явсан бол яг үсрэлийн 2 байралт ч юм уу. Тийм л явсан баг. Яг дахиад рестарт хийж яхад те. Safety card усаад рестарт хийж чад бүх машин ойрхон байхад алдаа гарсан шууд ямарч. Харин жижиг алдаа гарахад л найраа авахгүй 5 байр шууд. Яаж бүр 20 руу орчих вэ те бүр. Яаж цунаадаг артурч гэж. Тэ. Тэр нь ч үсэн Пит руу орохын өмнө яг тэр алдаа болсон шүү дээ. Тэгэхээр Пит руу хад яг нэг шон байдсан шүү дээ. Тэ. Тэр шонлоо ингээд шарваад ингээд хэрвээ шонлогоо ингээд хитэрсэн байсан бол Пит руу орохосоор аргахгүй. Торгуул шүү дээ. Тэгээс гарч болохгүй. Тэ. Дайрч болохгүй. Заавал Пит руу орох шаардлагатай болно. Тэгсэн бол бүр тэгэл 20 байсан байж. Найраа байхгүй. Аз уулт наагуурна авч ирсэн. Тэр нөгөө нэг хин тэгж торгуулад л нөгөө питлейнер стоп and go ч үлээ тий. Питлейнер дундуур явж юмаад байдаг чинь. Нөгөө шар флагын дээр Norris нөгөө нэг хуртаа хасаагүй гэдэг торгуулдаг тий. Тэр шиг юм болох байсан байна. За уралдааны дараагийн сэдв нь болохоор нөгөө юу? Яг нөгөө эхний нөгөө Piastri-гийн торгуулдагтай холбоотой дахиад хүмүүс нөгөө нэг юу савлс туйлширсан. Norris эргээд ирсэн. Манай өмнөх дугаарыг юу штэ. Зурган дээр байгаа шиг Norris эргээ ирлээ гэдэг шиг эргээ ирсэн. Одоо баг Norris наврагуулах гэдэг юм шүү гэл. 8 оны зөрүүтэй ирсэн байсан.
Тэ одоо ойртсон л да. Сая төрөөснээрээ. Ан чин 14 онооны юу бол 14 оноо Piastri-г алдчих байгаа байхгүй юу тий. Өөрөө ард нь ороод ир нэмээд Norris илүү навч байгаа болохоор. Гэтэ яг одоо агуулгын хувьд яг уралдааны агуулгын хувьд бол Piastri бол яг тэрэн дээр буруу үйлдэл хийж алдаа 10 секундэд оргуулсан ч гэсэн уралдааны агуулгын хувьд Piastri илүү урдтай шүү дээ. Пейс нь надад бол илүү санагдсан. Одоо уралдаа эхлэхэж Макси араас нь барил авсан. Ардаас нь салахгүй явсаар хагаад гүйц төрүүлсэн тий. Тэгэхэд Norris тэр хойно үлдсэн гэсэн байхгүй болно бол. Яг тэгээд яг сүүлдээ тэр торгууласаа болж стратегийн дутуу байдалд ороод дараа нь PT хийж мэрэл юм бол тиймэрхүү байсан болохоос шиг яг уралдаанаараа яг хэрвээ цэвэр уралдаан бороо ороогүй ч юм уу тий. Эсвэл за яг жоохон дундуур нь бороо орж мороогүй хэрвээ явсан бол Piastri бол ил бүгдрүүл байсан баг ч гэсэн. Norris урд нэлээд урд орох та 10 хэдэн секундын урд баг орчихсон юм байна. Тэгээ манай подкастын бета стил Piastri дээр Trust and Piastri байсаар байна. За. Гэтээс эвгүй байна те. Одоо харин гоё болж ирж байна те. Тэ бидний сонирхолтой болж байна те. Одоо за яг математикийн хувьд Verstappen-д боломж байгаас ер нь бол одоо хотлаа штэ. Ялангуяа дээр нэмээ сая бүр хэцүү байлаа. Тэгэхээр одоо энэ хоёр морины хооронд одоо уралдаан болох. Тэгээд энэ хоёр улам ойртой байна гэдэг сонирхолтой болоод байна. Тэгээд нөгөө хиний Piastri-гийн нэг радио байгаа штэ. Та нар ингээд хэрвээ ингээд шудраг бус гэж бодчихвэл надтай санал нийлж байгаа бол торгол шудраг бус байсан гэж санал нийлжээл Norris битэрийн дахиад байрыг солиочоо тэгээ битэр уралдъя гэж. Харин огрогайлсан. Гэлээ ямар тэнийг мэлжнэлж утсан хэрэг ямар зүгээр л чимээгүй байсан бол дээрээсэн штэ бороо дийлдээ гэж утсан. Тэд чи юу юм шүү одоо ингээд нөгөө яг аваргуудын зам шүү. Ингээл бүхэл аргаар ямар нэг аргаар. Тэгж ингээл хэлэхгүй бол одоо нөгөө нэг чи ингээд нөгөө харваагүй бүх юм алдна гэдэг шиг нөгөө хэлж үдчихэж одоо яана гэдэг шиг. Магадгүй. Гэтэ арай л нөгөөх нь хэл давсан болчих жоох байхгүй. Арай өөр л өөр тохиолдол тий. Өөр ситуацд байж байгаа, өөр байралтай байж байгаа гэсэн бол яг арай өөр байсан баха. Тэгэхгүй одоо яалтчгүй бүр тэнийг үлдээ тэрэндээ торгуулчаад тэгснээ одоо яг өөрийнхөө зөвлөж бодож байгаа л да хүн тий өөрийнхөө зөв одоо өөрийнхөө бодож ирснээс өөр юм болцоочоос өөрийнхөө зөв гэж бодож байгаа. Тэгтээ арай дэндүү тэр бол болох. Арай л хэлсэн дээ. Арай хэтрүүлсэн. Тэгээд дээр нэмээ тэрийн Norris тэгээд багаас нь за байраа хөг бид нар ингэж бодож нэгсэн бол Norris юу солиороод би Norris шууд одоо багаас ч явлаа гэж шууд тэгээс тэр нь л гэртээ анх удаага төрүүлэх гээ те жоох чинь байраа солиг майл гэж. Радио контрагаа зүгээр. Тэр тэгтээ бас spicy багыг авир хэцүү байдалд оруулж байгаа те. Баг одоо багч одоо яг нэг иймэрхүү юм дээр одоо хичнээн жолоочийн буруу байсан ч гэсэн одоо ер нь жолоочийн талд ингээ ордон штэ. Уралдааны дундуур те. За бид нар ойлголоо цаашаа хэлье ч юм уу те. Тэнгууд бага бараг давхар тестлээд байгаа юм те Piastri. Та нар ингээ миний талд байгаа юм уу? Миний эсрэг байгаа юм уу? Тэг миний талд байгаа л гээд айл нь хэцүү байдалд оруулсан. Үзэж бидрийг чи юу тань би хүний өмнөөс ичнэд ямар мах хүн швэц юу ярьж болчихсон яг. Дэм гэх. Зэрэгтэй шүү. Тэс ч өөрийнхөө сүлд нь яриаслаа өгсөн л л дээ. Яг би зөв хэлж үзэхгүй бол болохгүй санагдаад юм аа. Яг тэрвээ тэгээ сольсон бол гой зүйл биш. Тэгтээ хэлж үзэхгүй болохгүй санагдаад байсан. Өөрөө бүр нэлээ харин нэг Piastri-гаас нэг айхтар эмоцгүй гэдэг нэг яриад байдаг шүү дээ. Тэгсэн чинь яг жоох эмоц. Тэнүүд сууж ин тий. Яг одоо тилтэр. Тий, яг амар тилтэрсэн шүү дээ. Ярьслаа өгөхтэй ч гэсэн тий. За Никод баяр хүргэе. Тэг өнөөдрийн хайлайт л Ник бол одоо өөр юм болсонгүй гэл. Norris-ыг огт ярихгүй. Ярихгүй л тий. Тэгсэн Никос л асуулт сууд байгаа шүү дээ. Тий. Чиний ингээд цомч нэмээсэн тэргээ тий. Анхны зам чинь Lego гэж жоох хийгээлсэн дээ. Анхны бодин чинь гэдгсэн чинь гэхдээ би зүгээр Lego дуртай мартаа гэдэг нэгнээс. Манай охин тоглолт. За тийм байна. Тэгээд аваргын өршөлтөн яг хоо Norris алдаа яг л нөгөө quali шиг те Norris алдаа гаргаагүй тойроод өрсөлдөгч нар нь алдаа гаргасан учраас Norris төрүүлсэн. Зарим нөгөө нэг Формула F1-ийн нөгөө сайтны одоо нэг хүмүүсийн одоо аналистууд
Гэхдээ нэг YouTube-ийн подкастыг хэлж байгаагаар бол яг нь Норосын ялсан уралдаан биш одоо Piastri-гийн ялагдсан уралдаан байлаа гэж. Яг л үнэ. Тийм яг нэг тим хитэн үгээр одоо тоймолцсон байлээ л дээ. Үнэ. Ялчгүй. Эхлэхэд л харагдсан шүү дээ. Яаж эхэлж байгаас нь л. Тийм болсон. За тэгснээр оноо түрүүн хэлснээр ойртоод одоо 8 оны зүрхтэй болоод уралдаа улам сонирхолтой болж ирсэн. Тэгэхээр түрүүний Piastri-гийн радио шиг дараа дараагийн уралдаа ямар халуур байдлаа, ямар багийн кавалаа орж ирэх нөө харцгаая. Тэгж байгаа хоёлоо ДНХ болгох хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нь Макс төрүүлээ. За шөө бүр давс нэмээд. Солби. За дараагийн подкастын маань сэдэв бол мэдээж Hülkenberg. Sag's mal ein bisschen männlich. Hey, Hülkenberg. Genau. Nico Hülkenberg. Нико Hülkenberg. Даниэл Рикардо орлоод Тий. Hülkenberg. Дрэж яна юу Ренат хамтсан тий. Тэгээд нэгэд нэрээ зарч. Hülkenberg. Хинэрч гэдэг. Тэгээд Sauber багийн нисгэгч Нико Hülkenberg маань 239 уралдааны дараа эсвэл 239 тий 239 уралдаан дээр 39 дэх уралдаан дээрээ подиум авч байгаа юм лээ. Ангуудаа 15 жилийн 15 жилийн карьерийн дараа гэх юм одоо 15 жилийн дараа гэх юм уу тий. Тэр нэг муухай рекордосоо бол ингэ салж байна тий. Үгүй сал одоо подиум аваагүй олон хүн байгаа юм чи одоо. Подиум авсан хүн дундаа хамгийн удаж авсан бол тийм үү? Яг тийм л болж байгаа. Тэгтээ яг подиум аваагүй гэдгээс ямар тач подиум авж байгаагүй гэдэг нэрээс салаад подиум дээр гарсан тий. Тэгээ ягаад гэхлээр өөрөө их мундаг нисгэгч одоо ингээд гэж хүмүүс магтсан мөртлөө яг нэг тийм эхний 3 байрт орж чадахгүй одоо ингээд авцгүй тий. Юус юм болдгүй байсан. Тэгээд формулаги одоо ертөнц тэр аяар одоо баярлж байна гэх юм уу тий. Одоо баг нэг код нэг ууралж байгаа. Одоо энэ сэтгэл дундуур байгаа юм баг байхгүй. Би ч амар баярлсан. Би ч нэр үнэхээр баярлсан. Яг 3 дурахт нь яг ардаас нь ижил Хамилт өгөөдсөн шүү дээ. Яа Хамилтон тэгээ софт гараад ирсэн байлоо. Сүүлд тэгээ сүүл софт гараад ирсэн. За яа нэг гүцэгчтэй. Тэр уртлын өрөөл хамаахгүй нэг хооронд угаасаа тэгээ ойлгомжтой орчихсон. 3-т л орчоос гэсэн нэг орж ирсэн тэгээ. Тэгээ гайвуу бас нэгцэн талцсан. Тэгээд 19 дугаар байрнаас 3 дугаар байранд орж ирээд Driver of the Day буюу одоо энэ уралдааны шилдэг жолооч үзэгчдийн санал асуулт тэргүүлсэн байлээ. Гэтэ бас Hülkenberg бас зүгээр нэг азар бас яг нэг 3-т орчихгүй шүү дээ. Өмнө нөгөө Stroll яваадсан. Stroll-ыг өөрөө гүйцсэн. Тэгээ байраа хадгалаад нөгөө P2-дээ яг баг зөв стратеги хийж оруулсан. Тэгээ тэрний дараа бол байраа хамгаалж үлдсэн дээ. Хурд нэг удаан бол байгаагүй. Тэгээ нэг сони юу гарсан юм л шүү дээ. Уралдаан дээр McLaren нөгөө 2 нисгчийн дундаж хурд гэх юм үзүүлсэн цаг. 1-р байранд 2-р байранд Ferrari Sauber 2 тэнцүү. Дундаж одоо lap time. Тэгэхээр бол бас хэр сайн жолоодсон бэ. Мундаг байсан гэдэг нь. Тэгээ нэг нор шиг алдаа гаргаагүй тий. Айгуу сайн оролцсон. Хэлэх юм шүү дээ. 3-р байранд орсон. 19-с 3-т орно гэж ер нь бол бас тий. Тий. Тэгээ дээр нэмээд одоо тэр чи юу гэдэг Red Bull-тэй биш шүү дээ. Тий. Sauber-тэй тий. Трактор, ногоон трактортэй тий. Тэгж орсон гэхээр чи ер нь бол одоо тэр F1 movie дээр гүц тэрхий амархан гүцэд нэ гэдэг чинь бас иймэрхүү байдлаар ч байж болно тий. Кино амьдрал дээр хийцэн хүн. Тэгээ подиум авсан 239 дэх уралдаан дээр ихлээр ер нь л яг тэр жигтэй. Sony хийсэн шүү дээ. Тэр жигтэй кино тий. Насан жорог тий. Насан жорог оноо учраас нэлээ шүү дээ. Нөгөө Формула 1 movie чинь баримтат кино байсан юм шүү дээ. Hülkenberg-ийн кино байсан юм шүү дээ. Hülkenberg ч бас энэ жил ер нь бол хойноос эхэлж нэлээ урагшлаад байгаа юм байна шүү дээ. Хамгийн эхлээ Австрийн Гран При дээр 17 тэгэхээр 7 туссан. Испани дээр 15 тэгэхээр 5. Сая өнгөрсөн юм дээр Австри дээр чинь 20 тэгэхээр 9. Одоо тэгээд энэ Silverstone 19-с 3. Яг л нэг хойноос сайн уралдаад гэхдээ бас яг ингээд нөгөө боломж гарахад яг байна те. Яг нэг симхи гарахад тэнд яг дандаа алдаа гарах төлөөр ус ард нь бэлэн байж идэг. Өөрийнхөө азыг үүсгэж байна. Nico Hülkenberg. Колига сайн хийж чадахгүй байгаа юм шиг. Тэгэхээр одоо машин сайн биш. Гэхдээ уралдаан дээрээ туршлага бүх юм араа одоо яг урд нь ороод наа гэж. За тэд миний хувьд бол яг энэ уралдааны хайлайт бол ялтчгүй. Nico подиум байла. Тэгээ манай үзэгчдээ бас
уралдаанаа үзсэн бол те. Уралдаан дээр одоо та бүхний хайлайт. Юу байсан бэ гэдгийг бас хуваалцарай. Тэр нэг яг хөлтмөрийг бас 3 дахь бас нэлээд олон юм одоо нэг өмнөх 15 жил 14 жилийн одоо бүх одоо зүйтлэх юм одоо бас л дундуур нь одоо юу гэдэг подиумд орох боломжтой байж байгаад өөрөө шалтарж гарч мараад нэлээд олон юм болчихсон шүү дээ. Тэр бүх аз зүйтэл одоо хувь заяан түшээд да. Тэр бүх аз зүйд нэрхүүлж төлсөн юмс надад байгаа байхгүй. Одоо жишээл Ferrari Leclerc одоо ингэ ард одоо Mercedes дээр чинь бүгд ер нь стратеги алдаа гаргаад хожоод удсан шүү дээ. Эхний нэг 3-т орж болох хүмүүс нь. Тэгтэл тэд нар өөрснөө хойшоо орсон. Нико өөрөө сайн оролцсон. Одоо бүх одоо нар сар одгээс бүх юм баг бүрдчихийж энэ яг 3-т ороод ингээд гэсэнд нь алайгаа баяртай. Тэнд чи одоо эхлээд ер нь л Russell байх хэрэгтэй шүү дээ. 4-р байрнаас ухарсан. Тэгээ Leclerc байх хэрэгтэй, Hamilton байх хэрэгтэй. Тэгээ Gasly, Alonso одоо бүх quality урд орсон хүмүүс нь тэнд байх боломж байсан шүү дээ. Тэгэхэд бол наацх хэд Max ч гэсэн тэр шарууж гараагүй алдааг бол 3-т л байсан шүү дээ. Max-ийн хувьд бол дээд байна. Урагшаа орохгүй тэгээ хоошоо унахгүй тэгэл гоё болсон. Энэ харин юу яач вэ? Sauber нөгөө Matteo Binotto ч өнгөрсөн жилээс эхэлсэн шүү дээ, тий. Тэгсэн чинь мань хүн чинь баг сайжруулаад байгаа гэж хэлсэн. Тий. Тэгсэн мэс. Би нэг Audi гэдэг прожект ерөөсөө итгэхгүйсэн шүү дээ. Би ерөөсөө итгэхгүйсэн байхгүй нэг мотор хоцорлоо юунаасаа хуваараасаа хоцож хүн хайгаад болохгүй байна гэдээс бид гур яриадсан шүү дээ. Тэгсэн чинь одоо бас ажиллаж байна гэж юу? Тий. Ботос ч хоёр жоохон буруу үедээ савар барьчихжээ тий. За яг хоёргаар. Шалаар нэг 2 жил явж байгаа. Яг гоё болсон чи 2 өрж нисгэж ирээд. Амжиг подиум гарч ирж байна тий. Баянга наваад бас. Тэгээд Matteo Binotto гэдэг манай үзэгч тэрвээ мэдгүй байгаа бол өмнө Ferrari-гийн одоо багийн босс шүү дээ. Team Fritzen бол technical director. За ер нь байж болох доороос эхлээд бүхэл рол дээр байсан баг. Тэгээд нэг хүний комментор бол нөгөө техник team principle-аас бусад рол дээр наад хүн чинь алж исэн хүн гэж ярьд юм лээ. Ferrari даа юу? Тэ. Тэгэхээр нөгөө яг team principle яг зөгтгөө юм уу эсвэл яг сайн чаддгүй. Тэрнээс бусад одоо technical director одоо тэр инженер талын юмдаа бол сайн амираа гэж. Тэг юун дээр Sauber дээр ирээд яг нөгөө одоо team principle нөгөө Jonathan Whitley гэдэг өөр хүнд яг ингээд юм аа яг ажилла зөв хуваагаад. Тэгээ өөрөө яг өөрийнхөө хамгийн сайн чаддаг юм дээр байж байгаа гэж яриад байгаа юм лээ. Яг надад зөвлөлт гэсэн юу яцсан л дээ. Одоо энэ Binotto чинь багийн эзэн одоо багийн дээр одоо team principle байхад болохгүйсэн гэдэг шүү дээ. Гэтэ энэ нь яг одоо тэр хүндээ биш багтаа юм биш үү гэдэг. Тэгээ одоогийн бас зөржсэн бас болохгүй байгаа гэдэг байна шүү дээ. Нэг сайн болж өгөхгүй. Одоо машин гайг болчих нисгчт нь болохоо гэдэг ч юм нисгчт нь болохоо машин сайн байд тэгээд ерөөс ингэ юм таарахгүй байгаа. Тэрний Binotto-гийн өмнө ч бас юм байсан гэлээ. Биш юм гэлээ. Бас тэрийг бас болохгүйсэн. Тийм бас нэг Итали баг байсан шүү дээ. Нэр нь орж ирдэг. Тэгээд энэ бол багийн team principle хамаагүй багтаа юм биш үү гэсэн сэтэл гарч ирсэн байна. Тийм басаар тэгж хэлээд байгаа шүү дээ. Бид нар одоо team principle-аас боллоо, жолоочоос боллоо. Ингээ бүх юмас боллоо. Одоо солиогоо ганц л юм байна баг. Бүр нөгөө дээдлийн удирдлага хэлээд байгаа юм тий. Тийм биш үү гэдэг. Яг одоо аль нэм юм өтөж. Ferrari тэгж байгаа тэгээ жимиг болчлаа тий. Нэг хэсэг чинь тэгээд хөвлөөр байлдаадсан юм шүү дээ. Hamilton хүртэл гарч ирснэ. За том юм болж гинөө. Тэгтээ удахгүй ил гарна гэсэн чинь. Би ярьж болохгүй нэг хэлээ тий. Судлаасан байна. Манасыга шагааг мулталж ийсэн байна. Дандаа гэж. Эсвэл тэр нь тэгээ байж хагаад дотроо шийдсэн болов. Магадгүй. Нэг ил гарахгүйгээр. За дараагийн нэг одоо тэгээд мэдээж бүгд баяртай байгаа гэж хэлсэн баяр хүргэе. Дараагийн сэдв болохоор багийн стратегиуд тэгвэл Ferrari дээрээсээ шууд Ferrari-га яриад явчихлаа те. Leclerc чинь яагаад баларсан гэсэн чинь нөгөө юу үстэй те. Russell тэр хоёр чинь шууд эхний тойрог орчихсон. Formation lap дээр бит рүү ороод ирсэн юм байна. Тийм шүү дээ. Шууд слик хийц те. Шууд слик. Нилээ олон хүмүүс слик хийж гарч ирсэн те. Тэ нөгөө нэг яг нэг хойлоо яриадсан нэг Hamilton ганцаараа үлддэг шиг ингээд гридийн зарим нь байхгүй болсон бит рүү орсон шүү дээ. Их нь орсон байсан. Багийн нэг нэг нь орсон байсан. Тэгсэн чинь Ferrari араас нь удалгүй дахиад Hamilton оруулчлаа яалаа.
Нэг нь шууд хоёулаа орцсон доо. Тий. Тэгсэн санагдаад. Мерседес хоёулаа орчлоо. За ингэ март. Мерседес Антонелли бас ороод ирсэн шүү дээ. Эхлээд тий. Хин Хамилтон болохоор Интертэйг үлдсэн. Тэгээд тэгсэн чинь яг тэр нь буруу шийдвэр байж таараа тий. Тэгтээ амар гамблж байгаа байхгүй. Би бол Раслиг одоо л бас ойлгохгүй. Мерседес ямар амар тийм итгэл том риск хийхэд бэлэн байна. Одоо P4 гэдэг чи одоо нэг тийм амар муу байрлал шүү дээ. Тэгээд гараагаа хэр хийсэн самаараа за 3 ч юм уу бас боломж байна шүү дээ. Тэгэхэд шууд ингээ тэрийг хаяад P4 ороод ирнэ гэдэг. Харин тэгтээ тухайн үедээ л амар харагдцтэй. Тэ. Тэр нэг биелсэн бол амар болно. Биелсэн бол амар. Тэгээд даан ч үнэхээр яг биелэх ямар ч шанс авахгүй юм байна л. Нэг бол кино, нэг бол тэгэл дог. Дөрөвний дог болсон тий. Тэгсэн чинь тэгээ дог тохиолаад дууссан. Тэгээ тэр эхлээд орсон баг 5 6 машины тэгээ уралдаан баг тэгээ дууссан. Тэр дууссан. Тэгэл хоошоо ороод хойно суулж чадахгүйсараа дахиж Петро Интер хийгээл бороо орж эхлүүд Интер хийгээл тэгэл дахиад хоошоо ороод тэгээ нэг үнгүү нэг сул баг пиццата пич байна тий. Тэгээд чинь ингэсэн юм байл ч тий. Яг тухайн үедээ хараагүй дараа нь харсан чинь сликтэй одоо нөгөө софт дугуйтай медиумтай гарч ирээд Интер дугуйтай 5 секундээр удаан байгаадсан шүү нэг тойрог. 5. Тэгээд нөгөө миний үздэг нэг подкастны нөгөө баги бас Феррариг дэмждэг байхгүй. Тэр тэгээ Сильверстоунд очиж үзээд тэгээд яг орчингуут найз руу гараад одоо би төрөл нөрөөлнө. Тэгээ нэг дээрсэн чинь 5 секунд удаан байна гэж харснаа. За бид тэр хамгийн сүлд орсон. Яг замыг айгу хурдан хатналж үдсэн юм шиг байл шүү дээ. Ер нь бол тэгэхээр өдр ярьчихсан. Замыг айгу хурдан хатналж үдсэн даанч тэгээ тийм болсонгүй. Тэгснэ удалгаараас нэг худалгүй тэгээ за одоо бороо ирнэ. Бороо тэгээ 10 минутын дараа тэгээ бороо. Oh my god. Тэгээ сликтэй гарч ирсэн хүмүүс чинь бүүнээрээ нэг замаас гарч эхлээл шар гээл тэгээ сефти кар гараад за энэ ч өөрөө утхын алдуулаад эхэлсэн дээрээс хоорондоо мөргөлдөөл. Тий. Тэр нөгөө Рассел нэг сүлд бас нэг хамгийн түрүүлж нэг медиум хийгээ гарч хардтай гарч ирдэг лээ те. Шууд гарч ирснэ ингээд. Тийм шүү дээ. Дуулан 7 дугаар байранд явж ирсэн шүү дээ. Гэхдээ тэр бас аягүй сонь. Миний яг тэр харснаар бол өөрийнх нь радио нь бид нэр зөрөгтөөч тэнэгүүд бишээ 7 дугаар байр одоо барай болно гэсэн юм ярьсан чинь араас нь бокс тэгээд дутсан. Тэгээ Питер орж ирээд дуусалал тэгээд хошоо. Саний юм да. Тэр бэлстэй болов. Харин тий. Тэр тэгэл яг нөгөө нэг яг тэр нөгөө crossover period гэдэг анги тэр хэлээд байгаа ч ингээд нөгөө нойтноос хуурай руу шилжих мөчийг хамгийн түрүүлж яг зөв тааж одоо зөв мэдэрсэн нь амар хожих гээд байгаа учраас тий. Тэгээ Мерседес бүр үхчих гээл яг тэр ингээд түрүүлж орох гол тэгээдсэн. Тэр нь би бол бас их гайхсан. Silverstone болохоор тэг түрүүлэх гээд их тийм юу хийдсэн юм лөө? Гол надад мэдгүй. Раслыг түрүүлэх гээд. Одоо ганц төрүүлэх боломж нь тэр гэж бодсон юм байна тийм. Өөрөөр бол Макларен барахгүй байна. Тэгвэл магадгүй. Тэгэд яг нэг юу яг бодит байдалтай ойрхон биш одоо яг ингээл P4 аваад P3 аваад салахгүй заавал за нэг бол төрүүл нэг сүлд орё гэдэг тийм хандлагаар би тэр л тэрийг хараад аюу гайхсан. Шууд оолын гэдэг. Тийм оолонд байлсан. Хүзрээ харахгүй л оолонтой байсан. Тийм болсон. Тэгээд багуудын стратеги гэх юм бол Mercedes, Ferrari хоёр ер нь тэгэл өөрсдөө хутгалсан гэх юм уу. Leclerc, Russell, Kimi 3 уралдаан бол баг тэгээд байхгүй. Тэгэл тус. Сүүлд нэлээд бас гүйцэж ирж байгаа. Гэхдээ бас нөгөө Russell өөр алдаа гаргасан. Leclerc 2 ч удаа замаас гарсан. Нэг үсээ зураг явж ирсэн. Яг зам нь энэ жуулж Leclerc гэсэн ингэж эргэлтнийхэн голоор дивжилээ. Цаанаа чи бүтэн эргэж. Тэргээ зураг тань тамнаа. Тэгээд нөгөө Ferrari-гийн фэнүүдээ хамгаалж байгаа нь юу гэдэг юм л да. Одоо team strategi хийсэн болохоор одоо өөрийнхөө тархин нэг улам амьдраа тэгээд одоо ингэж хичээж бас жолоодод. Тэрэн дээрээ бас дахиад алдаа гаргасан байхаа. Leclerc-ийг бас хамгааллаа л тэ. Яг манай Джордж тэгээд юунаас квалигаас эхлээл ер нь л уруудсан тий. Адгаал ихсэн л дээр нь бол юм бүхэн санснаар нь болохгүй дээр нэмээд цаг гаргаж тоглол гинт амир бороо ороод тэгснэ дараа нь нар гараал уралдаа эхлэж нартаа эхэлсэн шүү дээ тий. Тэгснэ харанхуу болол зам нь хатхаа болол бороо ороод тэгэл
Тэгэл баг нь буруу дугуй хийж. Баг нь ороод төр софт хийгээл ингээд софт чигж өгөөл явуулаа. Тэгээд бодоодсэн чинь юу Леклерийн айгуу сайн уралдсан нөгөө нойт уралдаан, бороотой уралдаан баг байдаг юм л шүү дээ. Тийм. Бороонд ер нь нэг төрүүлчихсэн юм уус. Нэг амар нэг хүмүүсийн домог болсон нэг одоо нэг тэр борон тэр алаад тэд оны тэрэн дээр Леклер алаад гэдэг тэр ерөөс бороотой гэж байдаг юм лээ. Бас нэг хүн хомд уншиж тэгээд хард бодоолсон чинь нэрээ гэл. Бас тийм биш үү нэрээ. Тэгээд алаад гэдэг юм ахэд нэг тийм сайн уралдаад байсан чинь баг байдаг юм шүү. Тийм. Энэ л хойш явчихдаг. Тийм. Тэрэнд бол яг бас ганцхан Леклер биш тэгээд багч бас байгаа багийн стратегич байна. Өдрийн хөнгөж байна те. Гэтэ ер нь л яг овоож цохыг тэрнгээр бол алдартай биш болооч юм лээ. Яач ч үтсэн. Зэтим байна. Чото манай хэдэн рүүкнүүд чарнастай жинхэнэ харан танигдаад ташаараа гарсан гэж. 6 рүүк яваач те. 6 рүүкээс ганц Бермэн л уралдаанд дуусгасан. Тэгтээ 11-т оноо аваагүй те. Нөгөө 5 бүгд DNF. Колопинто, Ловсон, Бортолто, Хажаа, Антонелли. Бортолто чи яаж гарчлаа? Мөргөлцсөн санагдах юм. Тэглөө. Тийм. Хажаар ямар ч байсан Антонеллиг авах усаа ш тэ. Хойноос нь очиж жагаад нөгөө гинт торомслоо те. Юу ч харагдахгүй л ш тэ. Юу ч харсангүй өөрөө гараас те. Парк оч мөргөөд өөрөө ханаа мөргөө гарсан чинь Антонелли жоох явж ирсэн хойтлоос нөгөө юм салж байна. Тэгээд нөгөө тэрнээс нь болоод ер нь сефти кар гарч ирсэн шүү дээ. Тэ. Ямар ч юм болоог багт. Тэ. Тойрлоодсан. Зам метрхи аюултаа нэгэд. Антонеллигийн талаар сүүлийн хэд уралдаан. Одоо сүүлийн 6 уралдаанаас юу вэ? Сүүлийн 6 уралдаанаас чинь 4 DNF байлуу. Тийм 4 DNF. Нэг нь 18, нөгөөт нь Канадад 3 дугаар подиумд гарсан. Ганц. Гоё эхэлсэн. Гэхдээ гэртээ Имолод уралдаал тэнцээ DNF болол тэгэл тэр тоошэр нь л их авсангүй. Авсангүй тий. Канадад л ганц 3 дугааранд орлоо шүү дээ. Тий. Энд гэхдээ яг Антонелли юу эсвэл бас Мерседес бас гайхалаа. Яг тэр подиум авдаг дээр бас тэгэл Рассел төрүүлсэн шүү дээ тий. Тэгэхээр бусдаар тэгтээ энэ гарсан нь ерөөсөө юу нэг нь болохоор өөрөөс нь шалтгаалсан амар гаралт нэг байхгүй гоос тий. 2 удаа баг техник алдаа. Тэгээд нөгөөд нь болохоор өөр нэг мөргсөн. Нэг нь бол одоо тэр Австрт бол ялтчих манай өөр алдаа гарсан. Макс гэж мөргөөд. Тий. Сүүлийнх тий. Тэмрэл алдаа гаргасан. Тий. Тэгэхээр 4 DNF-ийн одоо нэг нь л одоо өөрийнх нь буруу гэх юм тий. Тий. Нөөс нь хамааралгүй. Чи одоо Тото Wolff байсан бол Макс Ирийг ивэл Антонеллиг авч үлдгүү Расслиг авч. Антонелли авч үлдгүү. Амархан асуултаас. Тий. Тэ бодох юм байхгүй Антонелли шүү дээ. За, Жорж sorry л шүү дээ. Чамд өөр багт байл амжилтанд хүрнэ итгэлтэй байна баа. За амжилт өсөй баа гэж ирээдүйд чинь. За, тийм байна. Би ч гэсэн бас тэгж бодчихсон. Хүн болгон л бараг тэгж бодож байгаа гэдэг Антонеллиг л авч үлдэнэ. Гэхдээ Расслиг тавьж явуулна гэдэг бас амархан байх болов. Яг оронд нь Макс бол болохоор таа. Өөр нисгэж байх юм бол бодох хаа. За яг мөн үү? Энэ шийдвэр зөв байх уу? Тэр талаас нь бодох байх. За тэгээд ч нөр хин уралдаан дуусчаад Макс Пиастриг жоох өмөрөх гэх юм уу? Тиймэрхүү одоо ярьслаа гэсэн бэлээ. Пиастриг өмөрөхөөс илүү FA-г бас жоохон хийсэн гэх юм уу? FA жоохон гомдолтой байгаа. Ярьслаа гэсэн бэлээ. Тэрэн дээр нь болохоор миний эсрэг бол яг одоо нисгчтэй ийм үйлдэл хийх нь бол одоо баг энгийн үйлдэл болчлоо. Ийм үйлдэл нэлээ олон харсан. Нэлээ олон шүү тэрийг дахин хэлээд байгаа байхгүй. Яг Пиастриг 10 секунд гэхэд би бол сая сүулт мэдлээ яриад жоох их хэцүү санагдлаа хатуутсан байна. Тийм одоо ийм юу авсан торгол авсан жоохон харамсалтай байна. Гэхдээ тэгээд яагаад зөвхөн Пиастри гэсэн утгатай тий. Расслиг ассан. Тий яагаад Рассл өмнө нөгөөг юм бэ?
Тэгээд юусэн чинь яг хоо би шүүгчдийн дээр харахгүй болохоор мэдэхгүй л байна л да. Тэгэл өргөцсөн байл. Юу ч яриад асуудал дарна гэлээ. Тэгээд жолооч тэр нь тийм болчиход шүү. Одоо нэг юм ярьж байгаа болчихсон. Жохон нэг хөдлөн төвхтэй болчих жоохгүй тийм. Улам ингээ биф гаргаад ингээд нэг. Тийм бифлээд тахаар дараа нь өөрт нь ашиггүй юм шиг те. Тэгэл үзэмжээр харж байгаа л тэд нар дараа нь өөртөө яачих юм те. Одоо өмнөшгээд одоо жоохон сул тавиад иймэрхүү нэг жоохон алдцуулах юм боломж талбайг нь өгөөдөг бол бид нарт бас сонирхолтой болоод аль болох эмоцийн те жоохон гарахгүй улам ил гаргавал тийм байна. За тэгээд энэ уралдаанд нөгөө нэг Ландон Норрис түрүүн хэлэх гэж байгаа мартчих. Нөгөө Ландон Норрис төрүүлснээрээ 8 төрүүтэй 8 дахь одоо Формула 1-ийн төрүүг аваад тэгээд өөрийнх нь анхны British Grand Prix Silverstone төрүүлсэн төрүү. Тэгээд Silverstone-д бас төрүүлсэн 13 дахь англи нисгэж болж байгаа юм билэ. Нөгөө талаараа нэг харамсалтай мэдээ нөх юм бол Hamilton-ы нөгөө 11 дараалж British Grand Prix дээр подиум авсан цуврал ингэ зогсож байгаа. Тийм байна тийм. 8 төрүүлсэн 3 нэг удаа 2 удаа 9 төрүүлсэн биш юм билүү? 9 байсан баха. Тэгсэн татах юм. Тийм. Хамгийн олон ямар тааш тийм. Рекорд эзэмшдэг. Тэгээд тэр цуврал нь бол бас зогсож байгаа юм билээ. Гэтэ бас гоё юмар зогссон шүү дээ. Hülkenberg төгжиж зогссон юм бас. Тэгээ урлан дуусан дараа нэлээд олон баяр хүрж ашигсан тийм. Нэг гол Макс бүр хажууд нь давхиж ирж байгаа бүр цаа дотроос зогсчихсон. Нөгөө Габи Бортолетийн гүүж ирж байгаа тийм. Зүгээр. Гүүгээл. Баяр хүргээ хамаа гэлстаа. Гэнгэлсэн. Тэгээд гэртнээс охиноос амар баярлж байгаа тийм зургатаар үзчихээ. Охиноос амар Формула 1-ийг бас үзэж мэддэг. Бүгдийнх нь нэрийг мэддэг юм. Тийм бичлэгүүд яваад чижиг юм ба. Рилсүүд. Овгийн хэлэл араас нь бүгд нэрийг хэлээ. Тэр мөрийг бүгдийн сайн мэддэг. Сабрин бас 2012 оноос хойш анх удаа подиум авсан. Сузука 2012 оны Японы Гран Пригаас хойш. Тэгээд 13 жилийн дараа анхны подиум. Жам билээ. Нилээ олон баярлж байгаа хаа. Тийм бас өөр багуудаас бэлэг бас юм. Тийм лээ тий. Нөгөө подиум авна гэж бодоогүй учраас нөгөө шампансыг төлөвлөөгүй гэснээс шүү дээ. Тэгээд нөгөө багийн гişүүд нөгөө бүгдээрээ хооч уусан шампансыг хөрөхгүй. Тийм болохоор нөгөө нэг Mercedes-с Aston Martin-аас шампанс угаас тэд нар подиум авч магадгүйгээ төлөвлөсөн байсан шампансуудаа бэлэг болгоод саргаж явуулсан тий. Бас гоё жааш. Нилээ олон хүний баярлалаа авчирсан баха. Одоо л бүгд шоудсан юм бол бас Hülkenberg одоо зогтоо явж байгаа. Тэ одоо 3-7 оны ямар зөө одоо зогтоо хэцүү явж байгаа. Hülkenberg нөгөө нэг яаж баг баярлахаа мэдгүй байгаа ч гэдэг бодож очиад. Тийм. Кул даун өрөөнд орно тий. Одоо энд яг ингэ суугаад тах юм уу гэсэн шиг тий. Тэгсэн чинь Норрис аргаас нөгөө хелметийг авчирсан чинь наатгар чи яад ингэ гэсэн чинь ингэ ийшээ тавьд юм аа гэсэн чи баярлаа чирс гэ. Тэрс фанэс. Нэг яг яаж баярлахаа бол подиум дээр гараад ч гэсэн нэг жоохон юм байна. Цомоо урт авчаад дээр нэмээд чидэл цом нь бас яг гэхдээ энэ тохиолдолд яаж харин тийм. Яг бол нөгөө хүмүүстэй яг тэмсэн юм биш л байгаа л анх удаа подиум дээр цомоос нөгөөт нь легогоор хийсэн цом. Тийм. Юу чин Silverstone ч угаасаа юугаараа уг нь алдартай юм л шүү дээ цомоор. Хамгийн гоё юм аа энэ тийм. Хамгийн тийм таал нэг юм айгу олон юутай тийм. Одоо алтан одоо хааны юу гэдгээр тийм. Тэгсэн чи яг Hülkenberg хасан чи. Норрис яг баг унах гэсэн тийм. Ингээ барьсан чаар хөдөл дээдл хөдлөшүүлсэн. Манай ч өөрөө цом өвдөр алдартай гэж 2-3 цом өвдсөн баг шүү. Манай Унгрыг таглаа байсан тийм. Алдартай харандгийн цом. Тэгсэн чи аз болж бас энэ удаа эвдэрсэн ч гэсэн буцаага эвлүүлчихдэг цом өглөө гэдэг. За ингээд хөдөлгөө дээ. Тэгээд уралдаа маань боллоо. Тэгээд өөр сүнэчин. Строл манаас өөрөх мөстлөд орцтой нэрэ боллоод. Яг 3-т нилээ явж байгаа. Тэгээд нэг код гүйцэхдээ танаас ер нь бол нилээ барагдаад хашуудлаар орцсон. Тэгсэн чинь уралдаанд дууссан дараа нэг өөрийнх инженер нь бол галзуу машин слото одоо үнэхээр гайхалтай байна. Гоё гэж магтцсан байсан юм уу? Тий. Ер нь яг магтах маягтай одоо ингээд тэлсэн чинь өөдөөс нь хин строл
Галзуу шээ. Миний унжсэн хамгийн новшин машин. Харин тэгсэнсэн дээ. Новшин машин байлаа. Тэгтээ 7 дугаар яриахаа болж байна. Харин тэгсэнсэн дээ. Стролос тийм үү. Би гайхаад байна. Чи юу яриад байгаа юм бэ? Зүгээр л гоё ялал гээчтэй чи тий. Одоо эсвэл яах гээд байна уу? Анилах гээд байна уу? Тэгээд машин руугаа жоохон буцаагаал гараал авчихдээ шүү. Одоо аав нэг ч та гайгаа гэж. Мөнхийн гэрээтэй гэж. Тийм одоо бурхны гэрээтэй хүн ч одоо тэгээд гайгүй байлгүй те. За тэгээд дараагийн уралдаан маань болохоор 3-7 хоногийн дараа байсан да. Спа Бельгийн Гран При нэлээд сонирхолтой болох байх. 7 сарын 20 24 25 26 27 7 сарын төгсгөлд. Тийм. Тэрэн дээр Ferrari Art-ийн тэнхлэхийн шинжилэлт авчирна. Одоогийн яваад байгаа сая өмнө Австрид авчирсан тэр шалмал шинэ авчирсан шалных нь өргөжлөл нь одоо Spa дэрнэ. Машин бас гайваа тэгэхээр бас Ferrari бас гайг болох юм болов? Одоо McLaren-тай үздэг үү? Тийм. Free practice дээр McLaren-ыг эхнээр 1-2 дурдаг боллоо. За тийм байна. Бас нэг сонирхолтой нэг апгрейд гэснээс нөгөө 3 дугаараа өмнөчлөө за ийм баг ийм апгрейд авчирсан мэн ярьжсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг Sauber нөгөө нэг шинэ пакэж авчираад шинэ шал авчирсан гэд. Тэгээ тэр нь яг ажиллаад одоо ингээ машин яг ингээ уралдаанд хурдан болчиход байгаа. Тэгээ саяны уралдаан дээр бас нэмээд бас дахиад шинэ апгрейд авчирсан. Тэр нь болохоор яг шинэ апгрейд гэхээсээ илүү нөгөө нэг тэр яг өмнө 6 уралдааны өмнө авчирсан шалны одоо үргэлжлэл одоо тэр чиглэл рүү хөгжүүлсэн хөгжүүлдэг юм. Тэнд бид нэг шинэ юм олсон. Тэгээ тэр ажилласан. Тэгээ тэр ажилласан учраас одоо тэрийг нэмж хөгжүүлсэн одоо сайжруулалт ирж байгаа. Гэхдээ тэгээ нөгөө сурвалжлагч асуусан. Одоо та нар тэгээ хизээ одоо энэ оныхоо юуг зогсоох вэ? Дараа он руу орох вэ гэдгсэн чинь наа ч бол яг маш зөв асуулт байна. Гэхдээ бид нар өөрсдөө чиг мэдэхгүй байна. Магадгүй энэ одоо баг сүүлийнх байх. Яагаад тэгэхээр бид нар яг нөгөө нэг тэр 6 уралдааны өмнө авчирсан шалыг бол туршиж үзсэн. Тэгээ бүтсэн учраас бид нар яг хаялгүй одоо энийг авчирж байна. Тэрнээс биш бид нар яг дараа жилийн машин руу ороход бэлэн байсан. Гэхдээ тэр бүтээд энэ бүтсэн учраас тэрэн дээрээ дөрүүлээд одоо ингээ улам жижиг сажиг ингээ өшөө сайжруулалтыг авчирч байгаа. Одоо бид нар винт түнэл дээр одоо дараагийн уралдаан болтны 2-7 хоног ажиллаад тэндээс юм одоо олохгүй бол ингээд болно гэдэг тийм ярьслаа гэсэн мөлий. Тэр сонирхолтой одоо багууд бид гурав яриадсан Williams баг болж байгаа тийм эх оны машин руу орж байгаа. Тэн шиг одоо жижиг багууд бол одоо энэ жилээ хайж эхлэх хугацаа яг одоо бол баг болж байна. Тийм. Тэгээ ер нь ч том багууд одохгүй одоо ингээд баг болох бах тийм. Тийм. Эхнээсээ болж лээ тэгээд угаасаа констрактор ч нь л хин ахын торхоо болчлоо зүгээр нэг хэдэн ойрхон багууд хоорондоо зүгээр дээр дор ороод хэдэн саяын дараа жилийн юу авах уу гэдэг. Дээр нэмэд нэг одоо хойно байгаа багч одоо бас дараа жилийнх нь винт нэлт илүү их удаан цаг өнгөрүүлэлт бас тийм хоошоо итерхэн мөнгөний ялгаа авах хоошоо нэг унсан ч хамаагүй л авах гэж байна. Тийм. Ирэх жил олох мөнгө нь одоо энэ жил олох мөнгнөөс их гэж үзэл тэ. Жинэлж байгаа л тэгэхээр энэ ч байгаа ч нэ олон инженерүүд ч нэ олон хүмүүс байгаа бах тийм гарч иж бодоод өөрснөө шийдвэр гаргах байхаа гэж. За ингээд энэ хүртэл бид хоёртай хамт байсан үзэгчдэд баярлалаа. Ингээд та бүхний комент, лайк, шеэр одоо бидэрт ингээд маш их тусалж байгаа шүү. Тэгээд комент үлдээж байгаа хүмүүстээ бас дахиад баярлалаа гэж хэлье. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Дараагийн дугаар гурлаа олцох. Гурлаа байх. Тэгэхээр дараагийн дугаар руу баяртай. Баяртай.